Болж гисэн үү? Бичиж эхэлж юм аа. За. Сайн байцгаана уу? UA Entertainment-ийн 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Орой минь мөгөх. За орой минь. За бид хоёр 417 нэвтрүүлэгтээр сэрэмжлүүлэх болох үүднээс яг одоо бидний амьдрал донд тохиолдоод байгаа аль хэдийн шүүхээр шийдэгдсэн ийм хэрэгүүдийн одоо шүүхийн протоколыг нь үндэслээд шүүх цэгимэн гэдэг сайт дээрээс тэр хэргийг нь уншиж агаад тэгээд бид хоёр ээлжилж нэг хэрэг сонгож авч ярьж байгаа. За өнөөдөр ямар хэрэг ярих юм? Шинийх. Минийх болохоор уул уурхайн компаниг ингэж шантаажлж мөнгө олдог байсан хүн. За. Тэгээ тэрийг ер нь бол нэг биш нэлээд хэдэн газруудыг ингэ шантаажлж бүр мөнгө олоод сурцсан юм хүн юм байна л да. Тэгээ тэрийг яг ингэ шантаажлуулж исэн хүмүүс нь нийлж хагаад юу төгс, шүүхт төгс. Бүр зүгээр яг тэглээгэл зүгээр ингээд юугаар сошиалар л яваад идэгээс биш нэр яг тэр шүүгээр шийдэгдсэн хэрэг байдгүй юм шиг байсан чинь байдсан юм байна. Байдгийн байна. Тэгээ дээрэс нь яг юу гэж шантаажлдیں۔ Тэгээ шантаажлаад яг хэдэн төгрөг авдгийн. За тэгээд шантаажлж байгаа гэдгийг мэдэх өөрсдөө одоо шантаажлж байгаа шүү дээ. Тэрийг мэддүүлэхгүй тулд хүмүүсийг юу гэж хуурдгийн. Тий. Тэрийг нь яг ингээд дэлгэрэнгүй ярих гэж бодоод ийм хэрэг сонгож авсан. Наадах чи харин нийгмийн шинжтэй айх тэрийг гэж. За би болохоор ер нь бол яг одоо бидний одоо амьдралд байнга тулгарх ёстой юм байна. Тулгардид юм байна. Энэ болохоор өв хөрөнгөтэй холбоотой маргаан аюух гардаг гэх. Өв хөрөнгө гэхээр хүмүүс ингээд нөгөө нэг нийтлэгээрээ ойлгохдоо одоо чинь ингээд чивтээр мэтээр бол за манайр ямар юмрх нь хөрөнгө авах юм байхаа тэгэл тэр чинь том компанитач гэдэг юм уу те маргалдах булаалдах юмтай хүмүүсийн хооронд л болдог байх гэж аюух боддог гинэ. Гэтэл үгүй ерөөсөө л ингээл машин үлдээж байгаа бол машин, байр үлдээж байгаа бол байран дээр нэг хүүхдүүд нь хин хизээ хэдийг авах юм, яаж авах юм. Ялангуяа ихэнх би ингээд маш олон өв хөрөнгөтэй холбоотой маргаан гарлаа. Тэгсэн чинь юу гэдэм бэ? Ялангуяа ингээд нөгөө нэг өмнөх хойд амьдрал үдцсэн хүмүүс дандаа тий ингээд ялдчгүй амьдралын одоо ингээд нэг юм эргэлтийн уйгаар ингээд одоо гэдгийг өмнөх эхнэрийнх нь хүүхдүүд ч гэдэг юм уу эсвэл одоо гэдгийг дараагийнх нь эхнэрийнх нь хүүхдүүд өмнөх эхнэрийнх нь хүүхдүүд хоёр ингээд өв хөрөнгө булаалдах одоо үйл ойлголцол үүсэх тэрнээсээ болж шүүхээр өв хөрөнгө маргаана таслуулах ийм юм маш их гардаг юм байна. За тэгээ ингээд нөгөө компани дээр бол бүр ингээд төрсэн ах トゥ ус болонгууд ингээд нөгөө компанийх нь одоо гэдэг хувь дээр аягүй маргалддаг юм байна. Тэгээ энэ чинь нөгөө нэг гэрээ биш гэрээслэл үлдээгээгүй тохиолдол. Ер нь гэрээслэл үлдээгээгүй. Тий гэрээслэл үлдээгээгүй. Тэгэнгүүт ерөөсөө ингээд би тэдэг авна үгүй би тэдэг өгнө. Тэгэл ингээл. За би тэгээд энэтэй холбоотойгоор аюу тийм энгийн нэг тийм том одоо гэдэг бүр ингээд компани бүр хитэн тэр бомын маргаантай ирэх байд юм байна. Өнөөдрийн одоо миний сонгосон ирэх болохоор аюу сонин. Зүгээр л нэг өрөө байрыг хоёр эхнэрийн одоо гэдэг хүүхдүүд одоо юу гэдэг нөгөө өвөө одоо юу гэдэг хин авахгүй вэ гэдэг дээр үл ойлголцол үүсээд шүүхийн маргаанаа шийдүүлж байгаа. Зүгээр нэг өрөө байр. Нас урахтаа бол тэрэндээ гэж өгөөгүй грэслүүлдэг. Ийм хэрэг байна. За тэгвэл би эхлээ хэрэг ярьчих. За энэ хэрэгтэй холбоотой шүүгдэгч нь болохоор Монгол улсын иргэн Улаанбаатар хотод төрсэн 50 настай гэж байгаа. За. Эрэгтэй яс үндэс нь бол халах, бүрэн дунд боловсролтой мэрэгжил байхгүй. За тэгэнгүүтээ DM гэдэг төрийн бас байгууллагын тэргүүн гэдэг ийм ажилтай. Тэгээ ам бол 7, эхнэр 5 хүүхдээ амьдардаг. За зохион бол нэршлэр бүрнэ гэж ийм хүн байгаа. За ямар хэрэгт холбогдсон бэ гэхээр ингэж байгаа. Яллагдаж бүрнээ нь бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардсан. Тэгээ эрэх хууль ёсны ашиг сонирхолтой нь ноцтой хор урших учруулж болох үз баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол үйл ажиллагаа явуулж исэн компаниг танахыг ингэж юу яаж ийна хууль бусаар үйл ажиллагаа явуулж ийн гэж бид нар мэдээлэл тараана гэдэг байдлаар ингэ сүрдүүлсэн. За хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж байгаа. За энэ болохоор эрэггүй хуулийн тусгай ангийн 13 14 гэдэг ийм юунд англилд орд юм байна л да. За ер нь бол ийм хэрэг толбогцсон. За тэгвэл яг хэнийг сүрдүүлээд нэр хүндэд таалцсан бэ гэдэг асуудал байгаа. За эхнийх нь сүрдүүлсэн хүн болохоор Монгол улсын иргэн зохиомжтой нэршлэр Дунгаамаа гэдэг юм бүсгүй байгаа байхгүй. За энэ Дунгаамаа гэдэг хүн болохоор Сэлэнг аймгийн Ерөө суманд байдаг Авгаа Ерөө гэдэг юм нөхөрлөлтэй хамтраад үйл ажиллагаа явуулж исэн байгаа. За өөрөөр хэлбэл Авгаа Ерөө гэдэг юм нөхөрлөлн тусдаа. За тэгээ тэрнтэй хамтраад энэ Дунгаамаа гэдэг хүн үйл ажиллагаа явуулах гэсэн байна шүү дээ. За энэ Авгаа Ерөө гэдэг нөхөрлөл болохоор бичил уурхаагаар ашигт малтмал олборлох тухай гэрээ бүр юм гэрээний дагуу одоо албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг юм газар байхгүй юу. За тэгсэн чинь энэ бүрнэ гэдэг хүн Дунгаамаг юу гэж сүрдүүлсэн бэ гэхээр та манай төрийн бас байгууллагатай хамтран ажиллаа.
хамтран ажиллахын тулд 50-60 сая төгрөг биднэрт өгөө. За. Тэгвэл уул уурхаан үйл ажиллагаа хэвээ явна. Тэгээд манай офис дээр ирж өрөөсөө биднэрт ингээ уулзаад баг гэрээ маягийн зүйл байгуулаа. А хэрвээ манайтай хамтарч ажиллахгүй гэх юм бол захим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаль орчныг бохирдуулж байна. Хууль бусаар гадаад иргэдийг ажилуулж байна гэсэн мэдээллийг бид нар тараана. За. Гэж ингэж сүрдүүлсэн байгаа байхгүй. За тэгвэл нөгөө нэг Дунгама гэдэг хүн одоо мэдээж энэ бүрнийг шүүхэд өгсөн юм чинь мэдүүлэг өгнө штэ тий. За мэдүүлэг дээр юу гэсэн байгаа гэхээр бүр сайхан дэлгэрэнгүй ингэж байгаа. 2019 онд Сэлэн аймагт алт олборлдог газарт ашигт малтмал явуулах юм нөхөн сэргээлт явуулахаар ерөөс сумтай гэрээ байгуулад үйл ажиллагаа явуулахаар болсон. Бүр ингэж сумтай энэ хүн гэрээ байгуулсан байгаа байхгүй. За тэгээ үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангаад 5 дугаар сарын 20 өдөр би ингээ ажилчтай аваад өөрсдийн гэрээ заасан газарт ингээ очисон. За ажилчтай алт олборлох чинь гэсэн үг. За тэгсэн чинь 6 дугаар сарын 6 байна уу 7-ны өдөр DM гэдэг ийм төрийн бус байгууллагын тэргүүн бүрний гэх хүн өөрийгөө манай дээр танилцуулсан. Ирээд манай уурхаа дээр ирээд танилцуулсан. Тэгээд манай компаниг энд яг юу хийж байгаа юм бэ гэж асуухаар нь би нөхөрлөлөөр гэрээ хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд байж гинэ гэдгээ би тайлбарласан. За анх бүрнээ хүмүүсийнхээ хамтар манай уурхаа дээр ирээд надтай манай кемпинг гэрт ингээд хоёулахнаа уулзж байхдаа бичлэг хийж исэн залууг гэрээс гаргацсан гэж байгаа байхгүй. За Дунгама байсан байгаа, нэг бичлэг хийж исэн залуу байсан байгаа, бүрнээ байсан байгаа. Тэгэнгүүт бүрний Дунгамаар хоёулахнаа үлдээ тэр бичлэг хийж исэн залууг бол гаргаа явуулсан. За тэгэнгүүтээ гэрээс гаргангуудаа та 50-60 сая төгрөг өгөө. Тэгвэл үйл ажиллагаа чи хэвээ явна. Тэгэхгүй бол уул уурхай холбоорлох ажил чинь явахгүй гэж хэлсэн байгаа байхгүй. За тэгээд хотод байдаг офисынхаа хаягийг зааж өгөөд бүр манай офис дээр ирж уулз гэсэн байгаа. За тухайн үед би бүрнийгийн амийг нь дагуулаад тэгээд очиж уулзъя гэж хэлээ. Тэгээ салсан. Бүрнийгийн уурхаа дээр байн баярж бичлэг хийж дарамтлаж байгаа талаар манай ажилчид бүгдээрээ мэднэ. За тэгээд бүрнийгийн худал мэдээллээс захим орчинд гүтгэн доромжуулж нэр хүндэд халдсан уг бүтээлэг доромжлоос болоод манайх ерөөсө 2019 оны 100 үйл ажиллагаа явуулж ерөөсө чадаагүй. Хот аймгийн төрийн байгууллагууд руу мэдүүлэг өгөөд байцаалт ингээл ийш тийшээгээ явал ер нь айгүй их цаг заваараач тэр эд материалаараач тэр айгүй хохирсон. За тэгээд ер нь бол энэ манай үйл ажиллагааг ингээд сайхан ном журмын дагуу явах байтал бүрнээ байн ирээд ингээд дарамтлаад байсан учраас ер нь бол энэ хүнийг яг ингээд шалгадаг газар шалгаж өгөөч. Бид нар бол яг тодорхой юм аль бие усны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг мэдээлэл өгсөн байна. За тэгсэн чинь энэ дээр нөгөө нэг гэрч гэж орж ирж байгаа. Гэрч им. За гэрч им юу гэж мэдээлэл өгсөн гэхээр DM гэдэг байгууллага манай нөхрөл дээр ингээд хийсэн бичлэгээ эднийх бол ингээд хууль бусаар алдах гээд байна. Хятадуудыг хууль бусаар оргонуулж байна гэд ингээд Facebook болон захим орчинд ингээд ийм бичлэг цацсан. Энэ бичлэгээс нь болоод манай дээр авилгатай тэмцэх газар ирсэн гэж байгаа. Тэгээд аймгийн гадаад иргэн харьяатан газар бас ирсэн гэж байгаа. Цагдаагаас бас хүмүүс ингээд очиод удаа дараа маш олон шалгалтыг хийсэн. Тэгээд хууль бусаар алт олборлоогүй юм байна гэдгийг тогтоосон. Алт ухдаг нинжа хятад хүмүүс бол ерөөсөө байлгаагүй энэ худал мэдээлэл юм байна гэдг нь тогтоогдсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс шантаж хийхдээ бол ерөөсөө л ингээл нөгөө бидний мэдгээр ингээл уцаа барьчаал энэ дэстэ хууль бусаар алт олборлоод байна эднэрээс гадаад хүмүүсийг амьдруулад байна тэг хятадаас баахан хүмүүс авчирсан ажил хууль бусаар ажилуулад байна энэ төргээд яг л ерөөсөө бидний нөгөө шантаж мэддгээр шантаж яаж явдаг яг тэрэн шиг л ингээд шантаж хийдэг байгаа байхгүй. За тэгсэн чинь гадаад иргэн харьяатын илтгэх хуудас гэж байдаг юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө гадаад иргэн харьяатаас чинь ингээд хүмүүс очиод шалгалт хийж байгаа шүү дээ. За шалгалтаар нь хойд бүсдэх газрын хяналтын улсын байцаагч би Сэлэнг аймгийн тагнуулын газрын ажилтан Гээгийн хамтаар авгаа өрөө нөхөрлөлийн талбайд очиод шалгасан. За тэгэхэд бүгд найрамдагтад ардуулсан иргэн ерөөсөй байгаагүй. Авгаа өрөө нөхөрлөлийн захирал ажилтай Дунгаа маань босон явдлыг тайлбарлсан гэж байгаа. За тэгээд энэ хүний мэдүүлэг дээрээс болохоор юу байсан гэхээр энэ авгаа өрөө гэдэг энэ компанид тусдаа за тэр компанитай энэ Дунгамаач хамтраад ингээд алт олборлоод байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр авгаа өрөө гэдэг компанийг бас шантаажсан байгаа байхгүй. Тэгээд тэднийхээс 30 сая төгрөгийг авцсан байгаа. Энэ мэдүүлэг дээр нь нөгөө нөхөрлөлийн дарга манай дээр бас ирсэн бас тэгж хэлсэн манайх айгаад 30 сая төгрөг өгөөд явуулсан гэж надад хэлсэн гэж энэ гадаад иргэн харьяатын илтгэх хуудсан дээр байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн Дунгама гэдэг хүнийг бол шантажлаагүй тэр авгаа өрөө гэдэг компани дээр зохиомжтой нэршлэр авгаа өрөө гэсэн байгаа. Энэ газрыг бас шантажлж авсан байгаа. За ингээд ямар ч байсан эхний хүн буюу Дунгама гэдэг хүн энэ хүнийг сайхан ингээд юунд өгцөө.
шүүгдөгцөн. За. За дараагийн шантаж нь болохоор хаана байсан гэхээр Дархуул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах Баруун Орд компани үүсгэн байгуулагч их жаргалыг мөн сүртүүлсэн байна. За. За 19 оны 8 дугаар сарын 30-ны өдөр танаа бичиг баримт бүр хэсгэж үрсэн хамаагүй. Уг нь бол эднийх бичиг баримт бүр байгаа даа шүү дээ. Танаахыг ерөөс унгаахад бэлэн байна. Сошиал ертөнцид байгаль орчны сүйтгэж байгаа бичлэгийг чинь тавьчихнаа. 5 кг алт өгчих гэж сүрдүүлсэн байна. 5 кг юу. Амар байгаа. Аманд орсноо ил. Хэрвээ 5 кг алт өгчих юм бол энэ бичлэгийг асуудалгүй болгоно гэд өөрөөсөө явж очихдоо дроноор ингэ бичлэг бичдэг байгаа байхгүй юу? Ерөөсөө ингэ нөгөө алт ухаж байгаа газар чинь мэдээж л угаасаа гол бусан одоо ийм цэнгис сайхан байхгүй шүү дээ. Тэрийг нь бичиж авчингуудаа ерөөсөө л бичлэгээрээ сүрдүүлдэг байгаа байхгүй. За тэгээ 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр оффистоо бэлнээр 10 сая төгрөг. За 9 дугаар сарын 2-ны өдөр Тэди төвийн гадна машин дотор төрийн бус байгууллагын гишүүний хүүхдийн дансаар нь дамжуулаад дахиад 10 сая төгрөг шилжүүлж авсан. За ингээд нийтдээ энэ Дархан сум Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг энэ компани эзэн их жаргал гэдэг хүнээс 20 сая төгрөг авсан байна. Оо бүр авцсан. Авцсан өгцөн. Бэлнээр 10-ыг авцсан, дансаар 20-ыг авцсан. Дансаар авж байгаа мөнгө нь болохоор яг энэ төрийн бус байгууллагын гишүүний хүүхдийн дансаар орсон байгаа байхгүй. За тэгээд энэний талаар ингээд бүр дэлгэрэнгүй сайхан ингээд энэ хохирогч их жаргалсан дахиад ингээд мэдүүлэг өгсөн байгаа байхгүй яг учир явдал нь юу болсон, яагаад бид нарыг шантаажлаад байсан, яг юу гэж шантаажлсан ингээд. За тэгсэн чинь ингэж 8 дугаар сарын 27-ны үед намайг Улаанбаатар хотод байж исэн чинь Бүрнэ гэдэг хүн миний үйл ажиллагаа явуулж исэн газарт хэдэн хүний хамт очиж хууль бусаар алт толборсон гэж бичлэг хийсэн байсан. Тэгэхээр шууд ингээд дайрч очиод бичлэг хийдэг байгаа байхгүй. Тухайн үед манай уурхад исэн хүмүүс нарийн бичиг баримт бүр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэсэн чинь та нартай голтой ойрхон байна, байгаль орчин бохирдууллаа гэх зэрэг бичлэг хийгээд явцсан байсан. За тэгээ би энэ явдлын талаар сонсчоод 8 дугаар сарын 30-ны өдөр баруун дөрөв замд Бүрнэ гэх хүний өрөөнд нь очиж уулзсан гэж байгаа. За офс дээр нь очисон. За тэгээд би болохоор түүнээс ямар учраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газар очиод бичлэг хийчихэд байгаа юм бэ гэдэг талаар нь асуусан чинь танаа бичиг өрөөнд бүрэн байх чи хамаагүй ногоон байгаль хийсүүлгээд байна. Танаахыг унгаахад ерөөсөө бэлэн бэ шүү гэд ингээд намайг ерөөсөө яриулахгүй над руу дайраад байсан гэж байгаа байхгүй. За тэгэхэд өрөөнд байсан өрөөнд нь бит хоёр байсан ба хажуу өрөөнөөс нэг залууг дуудаад дроноор хийсэн бичлэг үзүүлээд байсан гэж байгаа. Тэр ерөөсөө тэр ингээд шууд дроноор ингээд бичлэг хийждэг мэл. За ингээд Бүрнэ надаас ямар туслалцаа байна гэж шууд асуусан гэж байгаа байхгүй. Бид нарт яг яаж туслах чинь гэдэг ингээд асуусан гэж байгаа байхгүй. Тэнгүүт нь түүнд би юм хэлэхгүй суужгаад за яг уу бензиний тосны тусалцаа, урсгал зардлын тусалцаа үзүүлэх үү гэдгсэн чи Бүрнэ надаас тэгвэл 5 кг алт өгч. Тэгвэл бичлэгийг чинь би бүр ерөөсөө ямар ч асуудалгүй болох чинь. Тэгээ бид нар цаанаа бас ингээд ярьж хөөртөх хүмүүс байгаа. Чиний энэ өгсөн мөнгөөр чинь би тэдний амыг ингээд зохицуулнаа. За бас тал мөнгөөр чинь болохоор ногоон дэлхийг хамгаалах үүсэд зориулагдана гэж хэлсэн байгаа. За тэгэхээр ингэсэн гэж хамгийн сонь. Тэгэхээр би түүнд тийм их алт өгч чадахгүй. Тэгэд гуйсаар нь багаад 1 кг алт өгөхөр болсон гэж байгаа. Оо бүр заа. Тий, нөгөө 5 кг чинь багасгасаар байгаад 1 кг болсон гэж. Бүрнэ надад 1 кг алт 100 сая төгрөг болно штэ. Тэгэхээр одоо талыг нь зохицуулаад өгчих. Яг хөө буцахтаа талыг нь зохицуулаад өгчихгүй юу? Буухта нэг кемпинд буухта талыг нь өгчихгүй гэдгийгсэн байгаа. За тухайн үед найзуудтайгаа ярилцж байгаад буцаагаад би чамд хариу хэлье гэж хэлээд тэгээд ATM оронгуудаа би 10 сая төгрөг шууд ингээд бэлнээр Бүрнэд өгсөн. За дараа нь 9 сарын 2-ны өдөр би 20 сая төгрөг өгөхөөр тохиролцоод өрөөнөөс нь гарсан гэж байгаа байхгүй. Эхний уулзалтан дээрээ ер нь бол ингээд 10-ыг нөхцөн 20-ыг нөхөр болоо гарч байгаа. За тэгсэн чинь нөгөө 9 сарын 2 болсон чинь 20 сая төгрөгийг өгч чадахгүй болоод ер нь бол эднийх ингээд нэг жоохон мөнгөгүй байгаад ээж л дээ. За тэнгууд нөгч чадахгүй байна гэж хэлсэн чинь чи надад зовлон ярихгүй шүү. Би чиний зовлонг сонсдог жижиг гар биш гэж томорсон юм шиг байгаа. Тэгээ би түүнд надад яг ингээд 10 сая төгрөг л байна дансаарч өгье гэсэн чинь бэлэн мөнгө байхгүй мó бэлэн болгоод өгч хөлдөө гэдэг хана үгүй надад бэлэн байхгүй байна гэсэн чинь за яг хөө би нэг хүн рүү яриад тэгээд хаан банкны данс аваад тэр данс руу би 10 сая төгрөг хийсэн гэд. За тэгээ тэр нь хяналт шалгалтаар тогтоогч байгаа байхгүй. За тэгээд энэс гадна хамгийн сонин нь ингэж байгаа. 2020 оны 4-р сарын 15-ны үед намайг Улаанбаатар хотод 5 шард бэжсэн чинь Бүрнэ утас руу миний утас руу 99.1-т дугаараас залгаад хүрээлэр гэсэн тэнгууд нь би завгүй байна гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд маргааш нь дахиж залгаад уулзъягээ дуудаад ахаар нь би түүний үйлдвэрийн хашаанд яваад очисон. Тэгээд машинтайгаа үйлдвэрийн хашаанд орсон чи Бүрнэ байшин дотроос гарч ирсэн. Тэгээд намайг буугаад ирсэн чи Бүрнэ шууд утсаараа бичлэг хийгээд надад хандаад өө нөгөө машин чи энэ штэ гэд миний урд нь юусаа харж байгаагүй машин руу заасан гэж байгаа байхгүй. Тэгээд ураал маркийн тээврийн хэрэгслийг надад харуулсан гэж байгаа.
Одоо машин авах уу, мөнгө авах уу гэхээр нь би үгүй тийм байхгүй анханасаа үнэн бодтой юм л хэлсэн шүү дээ. Яагаад ингэ худлаа яриад байгаа юм гэж би тэр бичлэгэн дээр нь шууд хэлсэн гэж байгаа байхгүй. Миний ойлгосноор бүрнээ намайг анханасаа машин авах гэж хэлсэн битээр бичлэг хийж хэрэгт саад учруулах санаа агуулсан байсан гэж. Бүр зөвүүн тий. Тэр нөгөө нэг 10 сая шилжүүлсэн юм шүү дээ. Тий энэ машиныг авах гэж байсан юм аа. Тий тэгээд тэрний мөнгө байхгүй юу? Тий наад хүн угаасаа л надаас машин авсан. Тэр мөнгөний би дасараа оруулсан гэж хэлэх гэж байгаа байхгүй. За. Бүрний гар утсаараа бичлэг хийхдээ би энэ бичлэгийг хийхгүй бол чамайг дарамтлсан болчихно гэж хэлсэн гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр шантаж хийснээ эвтэйхий ингэж зайлуулдаг байгаа байхгүй. Тэгээд Урал маркийн тээврийн хэрэгсэл авах гэж мөнгө өгсөн гэж бичлэг дээрээ харагдуулах гадаасан. Би тэрийг нь ойлгож мэдээд шууд тэндээс гараад явсан гэдэг. Ийм мэдүүлэг л. Нарийн тий. Амар шантажлт юм билээ. За тэгэнгүүтээ ингээд болоогүй. Гурав дахь нь болохоор PK гэдэг энэ компаниг бас шантажлсан байгаа байхгүй. Танаа уурхаа одоо ажиллахгүй. Ажиллахаар бол манай байгууллагатай заавал хамтарч ажилланаа. Ажиллахгүй бол төрийн бас байгууллагын хүмүүс би явуулнаа гэж бүр дарамтлагдаг байгаа байхгүй. Тэгэнгүүтээ нэг хүний 500 сая төгрөг. Тэгээ бид нар гуруулаа байгаа 1.5 тэрбум. За. Тэгэл ерөөсөө амар өндөр дүн хилэнгүүтээ энээсээ доошо бууд юм байна. За. Захин орчинд хууль бусаар үйл ажиллагаа явуулж ийн гэдэг ийм бичлэг материалаа гаргаад сүрдүүлээд тэгээд бэлнээр 23 саяыг дансаар 30 саяыг нийтдээ энэ PK гэдэг компаниас 58 сая төгрөг бэлнээр авсан байгаа. Тэгэл ерөөсөө нөгөө нэг амар их нөгөө 1.5 тэрбум гэжсэн 500 сая дээр буухаар нөгөөдүүл нь айсандаа болоод за би нэг 10 өгье за нэг 20 өгье гэл ингээл нэг яриа мэрэ хийд юм шиг байгаа. За. Тэгээ энэ компани захирлын мэдүүлснээр болохоор ингэж байгаа байхгүй юу? Бүрнээтэй уулзахад танаа уурхайг манай төрийн бус байгууллага шалгасан. Ер нь бол энэ төрийн бус байгууллагаараа шалгалт хийж явж ийн гэл хүмүүсийг ингэж шантажлаад идэм билээ. Манайх Монгол улсын ерөнхий сайдын өдөртөмжөөр шууд уурхайг шалгадаг. Хөө тийм юм шиг байсан. Харин тий. Тэгэхээр би танах төрийн байгууллагатай хамтарч ажилддаг юм уу гэдгсэн чинь тийм өрөөсөө байхгүй гэ. Тэгээ бид нарт ингээ худлаа үнэн мэддэхгүй ингээ баахан зузаан юм цаас үзүүлээдсэн гинэ. Манайх бол өстой Монгол улсын ерөнхий сайдын тушаалаар ажилддаг гэд. Тэгээд нөгөө цаасыг ингээд аваад зөвшөөрлөг үүсгэх гэхэлэр нөгөө цаас өрөөсөө өгдөггүй. За ингээд 3 хүний 500 сая буюу нийт 1.5 тэрбумыг нэхэд сүүлдээ ярилцаа 500 сая болгосон гэж. Амар агааз. Тэгээд дахин танахаар очихгүй. Өөр хөдөлгөөн төрийн бас байгуулах хэнийг ч гэсэндээ танахаар ойртуулахгүй гэж хэлж 500 саяг авдаг юм байна шүү дээ. Тий, бүр маф шиг юм байна. Тэ мафууд ч тэгдэг шүү дээ. За татвараа өгч танахыг бид нар давхар хамгаална. Тэ өөр дээрэмчид ирж одоо татвар авахгүй. За амар. Тэгээд үлдсэн мөнгөө ер нь бол яаралтай хий чиний өгсөн мөнгө чинь төрийн бас байгуулах үйл ажиллагаанд зарцуулна. Газар нутгийнхаа төлөө том буян хийлээ л гэж чи дотроос үсгэл. Гээл ингээл дарамтлчтэй юм байна. За ер нь бол яг ингээд нэг юм зохион байгуулалттай юм шиг ийм амар хэрэг болдог. Тэгээд шүүх энэ хэргийг дүгнж үзээд тогтоохтой шүүхээс буруутай гэдэг нь мэдээж бол угаасаа тогтоогдож байгаа хүнийг одоо ингээ айлгаж сүрдүүлсэн тийм ээ. Тэнгүүт нийтдээ 2 жил 2 сар хорих ялаар шийдэж байгаа юм байна. Тэгээд дээрэс нь 900 сая төгрөг торгох ял онож байгаа. За мэдээж нөгөө шүүхэд гомдол гаргасан 3 хүн байгаа шүү дээ. 3 компани энэ хүмүүсийн 78 сая төгрөг болох. За одоо нэг жаргалаас жишээлбэл 20-ыг авсан. Саяны PK компани захирлаас бол 58 саяыг авсан тий. За тэгээ ихний компаниас эдийг ч авсан билээд. Ингээд нийтдээ 78 сая төгрөгийг нэгдүгээрт гаргаж өг. За хоёрдугаарт 2.2 жилээр шарын суун тий. Тэгээд дээрэс нь 900 сая төгрөгөөр торгоно. Ингэж хийдд юм билээ. Тэгээс яг ингээл мэдүүлгийн үүссэн чи бүр амар ерөөсөө энэ бол зүгээр ингээд зөвхөн 3 компанийг сүрдүүлээд бэлэн мөнгө авсан л хэрэг байгаа байхгүй. Тэгтэл энэ хүн дээр цаана дахиад ямар хэрэгүүд байна гэсэн чи нөгөө нэг юм төрийн өөрсдийнх нь нөгөө үйл ажиллагаа явуулахад нь саад болоод байгаа төрийнхэн гэж байгаа шүү дээ тий. Одоо өөрөөр хэлэх юм бол одоо гадаад иргэн харьяат гэдэг ч юм уу тариалан газар гэдэг ч юм уу. Энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүндэт нь ингээд пэйжрээ дамжиж халтаад байт юм байна. Энэ хүн ингээд гадны гар хөл болсон ийм хүн тэгээд энэ компани дээр хятад хүмүүс ажиллаж исэн чи энэ хүн ингээд өмөрөд хамгаалаад байна гэдэг ч юм уу тий. Ийм хэрэг бүртгэлийн хүн дээр байл. Бүр гарцсан үе тий. Тэгээд энэ төрийн бас байгууллагын гишүүд гэж яригадаад байгаа хэд хүмүүс энээр гарч ирж байгаа. Тэгээд цаанаа бид нар хэдүүлээ байдаг гэдэг ийм мэдүүлэг байгаа. Тэгэхээр энэ бүр ингээд нэг юм том сүлжээ шиг юм болсон. Тэгэл энэ тентгийн уурхаанууд руу ингээд хид дээр ээлж дээр дараалалаараа ингээд яваал ажиллаж идэм бил. Юу яасан байгаль хамгаалах зүгээр л ингээд мөнгө аваад идээл байж байгаа. Тэгээ хүмүүсийг айлгаал компаниудыг айлгаал тэгээ хамгийн гол нь шантаж хийгээгүй гэдэг бүр амар юу яаж байгаа ингэж нөгөө тойруулж байгаа. Тэр нөгөө нэг PK гэдэг компаниас мөнгө нэгсэн гэдээсэн чинь хамгийн сүүлд нь 58 саяг авчдаг. Тэгсэн чинь тэднийх мөнгө авснаа яаж булзааруулсан гэдгсэн чинь
тэднийхээ шалах гэж утсан чи хажуу талд нь амар том гол байдаг юм байна л да. Тэр голд нь машинаа суулгаад тэгээ машинаа живүүлчих. Тэгсэн чинь бид нар энэ компаниг очиж шалах гэж явж байгаа машинаа живүүлсэн. Тийм учраас энэ компанид бидний машиныг хариуцах ёстой. Тэгээ хариуц гэж бид нар энэ компанид хэлсэн чинь за тгий гэж хэлээд бид нар 58 сая төгрөг өгсөн. Амар. Ерөөсө тэгжил. За тэгээ ер нь харин тэр энэ ингээ яг шүүхээр шийдэгдсэн шүүгцэг бид нар байгаа хэрэг. Тэгэхээр ингээ нэг тийм нэг л их одоо юу гэмдэ төрийн бас байгууллагын нэрээр яг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг очиж шантажлаад идэг төрийн бас байгууллага гэж юм бол дандаа тийм цэвэрхэн хүмүүс ч байдаг юм байна. За би ийм өв хөрөнгийн маргаантай холбоотой маш их маргаан байд юм байна. Тэгээ ер нь бол гэрээ юу креслээ хийж юм байна. Ялангуяа ер нь ингээ хүн жоохон нас өндөр болоод ч гэдэг юм уу те тэгэл ингээл юу аавал хүүхдүүдтэй гэрээсэл үлдээж байна. Тий. Тэгсэн энэ ингэж байгаа байхгүй. Энэ бол хамгийн одоо би бүр ингээ нэг гэрээнийхэн дүнгийн хамгийн багыг авч байгаа байхгүй. Тэр чигээр 5 тэрбум маргаантай асуудлууд байна. Хэдэн одоо юу гэмдэ бүр хэдэн тэрбум маргаантай хүмүүс байна. Тий. Тэгсэн энэ болохоор ингэж байгаа. За эхлээд шүүхэд ямар нэг хэмжил очсон бэ гэсэн чинь за шүүхэд болохоор хэмжил очихдоо болохоор энэ гэдэг хүн хэмжил гаргажээ. За энэ гэдэг хүнд хандаж юу байсан хээ гэдэг эмэгтэй өөрийн 2 хүүхдийн хамт гуруула хэмжил гаргасан. Тэгвэл хариуцагч нь болохоор энэ гэдэг бүсгүй. За энэ гэдэг бүсгүйд хандаж хэмжлэгч нь хээ гэдэг эмэгтэй 2 хүүхдтэйгээ хамт. За 2 хүүхэд нь болохоор юу байсан юм. Тэгээ энэ хэмжил дээр ингэж байгаа. За би бол хээ гэдэг эмэгтэй байна. За миний нөхөр Б гэдэг ийм хүн нас барсан. За би энэ нөхөртөөгөө 85 онд танилцаад 88 онд хурмаа хийгээд за ингээд 87 оны 1-р сарын 87 онд охинтой болсон. 89 онд хүүтэй болсон. Бид хоёр. За ингээд бид хоёр 87 89 онд 2 хүүхэдтэй болоод за 88 оны 12 сард гэрлэлтэд батлуулсан. За ингээд явж исэн. Тэгээд ер нь бол бид хоёр ингээ нэг амьдралын шаардлагаар нөхөр маань өөр гэр бүлээс гадуурх өөр хүнтэй харилцаатай болоод тэндээсээ хүүхэдтэй болоод тэгээ ингээ тустай амьдсан. За тэгээд юу яасан? Нөхөр маань ер нь бид тэр хоорондоо ярилцаад би бол ингээ нөхрөө гэр бүлээс гадуурх харилцаатай болчингууд хоёулаа салъя, гэрэлтэд цуцлуулъя гэсэн чинь нөхөр маань үгүй би эхнэр хүүхдээсээ салахгүй гэсэн тэгээд гэр бүлээс салгуулаагүй. Тэгэхдээ нөхөр нь бол тэр хоёр дахь эмэгтэйтэйгээ хүүхдтэйгээ хамт ингээд амьдэрсэн. Энэ хэмжил гаргаж байгаа эмэгтэй болохоор эхнэр нь болохоор гэрэл батлуулснаа салгуулаагүй. Гэтэ хөө хоёроо ингээд аваад тустай амьдэрсэн. Ийм юм байна. За тэгээд нөхөр нь хэмжилж байгаа тал нь бол хамгийн анхных нь эхнэр юм байна шүү дээ. Тий, анхных нь эхнэр одоо тий 2 хүүхдтэйгээ одоо нөхрийнхөө одоо хүүхдээс нөхөр нь нас урцсан. Тэгээд нөхрийнх нь 2 дахь эхнэрийнх нь хүүхдээс хэмжилж байгаа. Тийм байна. За тэгээд юу байсан юм бэ? Нөхөр нь бол 21 он нас орсон юм байна л да. Тийм. Тэгээд нас орохтаа бол тэр охинтойгоо хамт амьдарч ирсэн. Тийм. Тэгээ юу гэж нэхэмжилсэн бэ гэхээр манай нөхрийн нэг өрөө байр байгаа. За нэг өрөө байрыг бол юу яасан? За тэр нэг 2 хүүхэд нь ингээ эхнэр нь бид 3 болвол за одоо хүүхдүүд нь ялангуяа эцэг тустай гэсэн үг шүү дээ. Тэ их ондоо эцэг тустай. Тэгээ манай аавын 2 дахь эхнэрийнх нь хүүхэд болохоор бид нар л эцэг нэгтэй учраас чамайг одоо чамд ингээ нөгөө юу яахгүй өвөө бүгдөө яг өөр өөртөө хувийг л аав. Тэрнээс чамд өгөхгүй гэхгүй. Чи яалч хүм маань аавын охин мөн учраас аав маань нас уртлаа чамтай амьдарч байсан учраас чи энийг өрөө байрны өөрт оногдох буюу 25% аваа. За ээж маань 25% аавна. За охин хүү хоёр тий 20-25%. Ингээд энэ ааваас үлдсэн нэг өрөө байрыг 25%-аар ингээд дөрүлээ өвөө хувааж авнаа. Тий ингэж хэмжилсэн байна. Тэрнээс ч булаацалдаагүй анхных нь нэхэмжил нь болов. Тий. Тэгсэн чинь яг ингээд нэхэмжилсэн юм байна. Тэгсэн чинь эндээс нэг юм мэдмээр юм байна. Хүн нас бараад жилийн дараа өв залгамжлах эрх нэгддэг юм. Яг жил болоод. Тий. 21 оны 6 сард нас бараад 22 оны 6 сард одоо энэ хүний өвийг хэдүүлээ хувааж авах, яаж хувааж авах гэдэг эрх нэгддэг. Яг жилийнхээ ойн дээр. За тэгээд тэр нөгөө нэг өв нэгдэн шүү дээ. Өв нэгдэн гууд нотариат тандд юм байна. Хуульчид биш нотариат танддаг. За тэгэнгүүт нотариат тандангууд ингэдэг юм. За одоо ингээд та одоо ийм ингээд нөгөө нэг ийм юм одоо энэ өв залгамжлах ийм хүмүүс байна гэд
одоо танаа одоо юу гэдэг аав чинь ч гэдэг юм үлдээс ийм өв хөрөнгө байна. Та өв залгамжлах уу гэд ингээд захаа явуулд юм байл да нотариатаас. Тэгэнгүүт тэр захаан дээр нь нэгдүгürt би энэ өвөөс татгалзаж гэн гэж заавал хариу өгөх хэрэгтэй. Тэгвэл тэр өв авахгүй байж болно. Би авахгүй би аавынхаа үлцэн хөрмөөс юм авахгүй гэж заавал бичгээр хариу ирүүлэх хэрэгтэй. Бичгээр хариу ирүүлээгүй бол энэ хүн өвийг авах гэж байгаа юм байна. Залгамжлах юм байна гэж үзнэ. Тэгээд өвдийн тэр 3 сарын дараа 3 сар дотроо заавал хариу өгөх хэрэгтэй. Татгалзаж байвал. Татгалзаагүй бол өв залгамжлна гэдэг юм байна. За тэгэнгүүт өв залгамжлал жилийн дараа болохоор нас барснаас нөгөө нас барсны жилийн дараа өв залгамжлал ирэх нэгдээд өв залгамжлах ирэх нэгдснээс дахиад жил дотроо огт хариу өгөхгүй татгалзсан хариуч өгөхгүй өв залгамжлалч гэсэн хариу өгөхгүй байгаад байвал жилийн дараанаас энэ хүн өв залгамжлахаас аль биесээр татгалзаж байгаа юм байна. Гэт хариу өгөөгүй байсан ч ингээд татгалздаг ийм хуулийн зохицуулттай юм байна. Тэгээд өмнөх ихнэр нь гэрэлтээ салгуулаагүй. Гэхдээ өмнөх ихнэр нь одоо нөхрийнхөө үлдээс нэг өрөө байрны 25%-ыг хоёр хүүхэд нь 25 авах гээд ингээд хоёр дахь ихнэрийнх нь үлдсэн охиныг нь охиноос нь хариуцагч болгоно хэмжил шүүхт гаргаж байгаа юм байл. За тэгсэн чинь хариуцагч болох тэр охин нь болохоор ингэсэн байна. Би юу яахгүй та нарт энэ байрыг өгөхгүй. За би энэ байрыг ганцаараа эзэмшнэ. Тий, манай аавын өмч би аавтайгаа хамт амьдарч ирсэн. Аавын маань тий байраа би энд одоо юу гэдгийг нас барах хөтлөө ингээд энд байсан. Та нар ер нь бол аавтайгаа ер нь холбоотой байгаагүй шүү дээ. Тий. Бараг л асар тоолоогүй ер нь баг ирж байгаагүй шүү дээ. Тий, ерөөсөө ирж байгааг үзэгддэггүй шүү дээ. Тий, үзэгддэггүй шүү. Та нар ерөөсөө үзэгддэггүй байсан. Ингээд одоо юу гэдэг ингээд харилцаа холбоотой байгаа аавыг би муутай багт нь ирээд тасраад ингээд ядаж ирж гараа ингээд ойр зур ингээгүй ерөөсөө чимээгүй байж үзнэ. Тасварсныхын дараа тий ингээд байрны нэг өрөө байрных нь өөрсдийнхөө 75%-ийг ээжтэйгээ нийл 75%-ийг авах гэж байна. Би өгөхгүй гэсэн юм байна. За ингэн гут за тэгвэл наатаа шүүхээр шийдүүлье. Харин тхийл юм байна л да. Тэгээ шүүхтэй. Харин тийм түүх. Нэрнгээс аав дээр ингэж эргэж тойрж ингэж асарж байгааг бол ер нь бол бас жоохон хэцүү шүү дээ. Яг үнэндээ тэр нэг охин нь хамаг юмыг нь үрээд аавынхаа тэр имлэгийн одоо асаргаа суулгаа бүгдийг хийдэг байсан бол бас гівгинтэн гарч ирсэн хүмүүс байраа навна гэхээр жоохон хэцүү л юм. Харин тийм. Тэгээ ингээд өгөхгүй та нар ер нь бол ямар ч харилцаагүй байсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ингэсэн байна. За яах ингээд нөгөө нас орсныхын дараа дөнгөж яг аав нас орнгууд ингээд нөгөө өмнөх их нэрийнх нь хүүхдүүд нь ирээд аавах ажил явдалд оролцоод тэгээ нөгөө нэг одоо хоёр дахь нэрийнх нь хүүхдэд буюу дүүдээ за чи энэ байранд амьдарч иж болноо тий чөлөөтэй амьдарч иж болноо гэд бүр ингээд тохиролцоод тий тэгээ зүгээр чи амьдарч наад байранд амьдарч гэж хэлчихэд дараа нь нөгөө одоо юу гэдэг тухайн үедээ зүгээр л наад байранд амьдарч гэд бүр засвар хийж өгөөд засвар тэр байранд нэмж ингэж одоо эцэг тусдаа тэр өмнөх их нэрийнх нь хоёр хүүхэд нь байрныг энэ дээр мэдүүлэх байруул ингээд засвар масвар хийж өгөө чи наад байранд амьдарчээ гэсэн. Тэгээд энэ хариуцагч буюу хоёр дахь нэрийнх нь хүүхэд болохоор ихч манай ихч болохоор эцэг нэгтэй ихч болохоор ер нь бол чи аавыг ингээд нэг асарч хандаж сүүлийн хэдэн жилд аавтай ойр дотно байсан. Бид нар бол харилцаа байхгүй байсан болохоор чи энэ байрыг авах нь зөв өө бид нар бол энэ байрыг чамтай булаацалтахгүй хэлсэн шүү дээ гэж аман байдлаар хэлсэн шүү дээ гэсэн байгаа. Гэхдээ юун дээр шүүхийн хэмжилтээр бол би тэгж хэлээгүй ч гэж хэлээгүй. Ямар ч байсан ээж тагааны хэлээд хэлсэн ч гэж хэлээгүй. Тэ наад байрыг чинь авахгүй шүү дээ. Та энэ байрыг ингээд авахгүй гэж хэлээ үсттэй өөрөө гэж шүүхтээр нэг хариуцагч буюу байр эзэмшээд үлдсэн хоёр дахь нэрийн хүүхэд болохоор тэгж хэлсэн. Хэмжил гаргаад байгаа өмнөх их нэрийнх нь анхных нэг нэр хоёр хүүхэд болохоор тэгсэн ч гэж хэлээгүй үгүй энэ тэмдэглэл байхгүй. Тэгээд ээдрээтэй яаж эргэж байгаа гэсэн чинь хуулийн дагуу аавыгаа одоо салсан ихнэрийнх нь хоёр хүүхэд нь салсан ихнэр нь ч бай. Ер нь бол одоо юу гэдэм бэ? Энд чинь нөгөө гэрэлтэй цацлуулаагүй аль байсан. Тэгэхээр ерөөсөө иргэн үү, ирэхгүй байна уу, харилцаатай байсан хамаагүй хуулийн хүрээнд гэрэлтэй салгуулаагүй бол ихнэр нь ч өвийг авах бүрэн эрэхтэй. Тийм л юм. Тий. Тэр хоёр хүүхэд ч гэсэн над байрнаас ч өвийг авах эрэхтэй. Бүрэн эрэхтэй. Тэр ээж аавыгаа юу хардггүй байсан, асардггүй байсан ямар ч хамаагүй. Тэгэнгүүт хуулийн дагуу бол гэрэлтэй цуслуулаагүй. Гэхдээ тусдаа амьдэрсэн. Тусдаа амьдарч бүр олон жил болсон. Ийм юм бил. За ингэн гот би өгөхгүй гэд нөгөө нэг хоёр дахь нэрийнх нь хүүхэд нь би энэ байрыг юу яана автаа авт байсан. Би өгөхгүй. За ингээ шүүх маргалдаж явж хагаад тэгээд эцсийн шүүхийн шийдвэр юу байсан? Нэхэмжлэгч тэр анхных нь ихнэр хоёр хүүхэдт нь бол энэ нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон.
Тийм байрын болох юм уу? нөгөө. Тий байрын нөгөө. Тэгсэн чинь яаж одоо ямар үндслээр одоо юу гэмдэ байрын өгөөгүй вэ гэхээр та гурав одоо ингээ уучлаарай энэ байрнаас хувь авч чадахгүй юм байна. Одоо өв залгамжлал авах боломжгүй юм байна гэсэн ямар нөхцлөөр юм бэ гэсэн чинь юу байсан юм байна. Эдгээр ингээ нөгөө нас барчаад одоо юу гэдэг өмнөх эхнэрийнх нь хоёр хүүхэдгээ эхнэр нь ингээ нөгөө тэр одоо юу гэдэг энэ өв залгамжлаад байгаа охины аав нь тусдаа амьдарч байгаа нас бараад жилийн дараа ирэх нэгж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрний дараа дахиад нэг жил яваад өнгөрцнийхэн дараа бид нэр өвөө авъя гэсэн юм байна. Тэгэнгүүт та нар хуулийнхаа хүрээнд 1 жилийн дотор өв нээгдээд өв нээгдэх эрх нээгдснээс хойш жилийн дотор бид нэр өвөө авъя гэсэн бол бүрэн авах байсан юм байна. Яг хуулийнхаа дагуу хамаагүй чи аавдаа асардаг байсан хамаагүй. Ингээд яг 25% нэг өрөө байрыг нэг өмнөлөл ингэж гэтэл 1 жилийн дотор та нар яг 1 жилийн дотор бол юугаа өвөө авъя гэж одоо юу гэдэг юу яах вэ? Маргалдаагүй, шүүхтний хэмжил гаргаагүй, маргалдаагүй байна. Хугацаа өнгөрсөний дараа буюу одоо аав нь асуураад тэр өмнөхнийх нь хоёр хүүхдэд бол тий аав нь асуураад 2 жилийн дараа өв нээгдээд жилийн дараах тэр одоо хугацаа өнгөрсөний дараа өвөө авъя гэж хандж байна. Тэгэхээр энэ бол хуулийн хүрээндээ хугацаа чинь өнгөрцөн учраас одоо танаа ээж буюу анхных нь эхнэр тэгээд хоёр хүүхдэд нь бол энэ байрнаас өв олгохдохгүй гэж шийдсэн юм бэ тий. Харин тийм байгааз сони юм аа. Тий. Тэгэхээр ингээд хүн насвараад яг жилийн дараа яг насварсныхаа яг жилийн ойн дээрээс энэ хүн ямар өв хөрөнгөтэй байсан юм бэ? Тэрийг нь нотрат ингэж яг ингэж гэрээсэл баахгүй бол тий ямар яг энэ өв хөрөнгийг авах ямар хүмүүс байна бүгднөрөө мэддэгддэг юм байна. Тэгэнгүүт нөгөөдөл нь би өвөө авахгүй гэдээ буцаагаад татгалзаж болдог гин. Албаасаар мэддэгдээд хахад өөрөөр хэлбэл энэ юуны өмнөх ихнэр хоёр хүүхэд нь ерөөсөө хариу өгөөгүй юм биш тий. Тий. Тэгээд ингээд өв нээгдснээс хойш дахиад жилийн хугацаа хүлээж байгаа. Тэгээд жилээс хойш хариу мэдэгдэх болонгууд за энэ хүмүүс юугаа өвөө авахгүй юм байна уу? Шууд албан ёсоор татгалзлаа гэж үзэн гитсэн юм байна. Яг ийм одоо өв хөрөнгөтэй холбоотой хэрэгүүд. Тэгэхэд эн чинь зүгээр нэг өрөө байр шүү дээ. Тий нэг өрөө байр. Тэдгийн чинь зөндөө урталтаа жоохон маргалцсан л байлээ л дээ. Энэ өв хөрөнгийг аав маань өөрөө авсан. За хүүхдүүд том болцсны дараах ингээ нэг бий болгосон хөрөнгө мөн үгүй юм уу гэдэг. Зөндөө маргаан шүүхээр бас явдаг юм байна. Гэхдээ зүгээр товчлоод эцсийн шийдэн дээр бол ерөөсөө л хуулийн дагуу хэрвээ хуулийнхаа хугацаанд өмнөх эхнэр нь хоёр хүүхэд нь энэ нэг өрөө байрны 25%, ээжид 25% нь охинд нь 25%, хүүд нь оногдох биднэрт оногдох хувь авъя гэсэн бол хуулийнхаа дагуу нөхөөсөр аргагүй. Хуулийнхаа хугацаанаас хэтэрсэн учраас л та идэх боломжгүй. Одоо тэгээд нас орсон хүн болгоноор натарч тэгээд ингээд бичиг явуулаа байж тийм үү? Мэдгүй. Тэрийг бол хуулийн хүрээнд яаж шийддэг нь бол мэдгүй. Ямар ч байсан нотрат ханддаг юм. Гэрээсэл дээрээ маш тодорхой одоо ингээд биччихвэл ямар ч асуудалгүй. Гэрээслийн дагуу тэрэнд тэдэн хувийг, энэ тэдэн хувийг, энэ тэдэн хувийг. Манай тэр маргаанууд нь дандаа гэрээсэл байхгүй. Тэгээд ингээд би аавна. Ингээд зөвхөн маш олон маргаан өмнөх эхнэр, хоёр дахь эхнэр. Яг энэ хооронд маргадаг юм байна. Эсвэл өмнөх эхнэрийнх нь одоо дагвар хүүхдэд нь юу н очсон, байр нь очсон байдаг. Тэгэнгүүт энэ миний аавын дагвар хүүхдээ. Гэнгүүт тийм байна гэдэг. Ингээд зөндөө маргаан. Эсвэл ингээд нэг өмнөх эхнэрийнх нь хүүхдүүд одоо хоёр дахь одоо эхнэрт нь өв хөрөнгө өгөхгүй. Бид нэр өгөхгүй гэх ингээд маргал. Аюух маргаан гарцсан юм маргаанууд байдаг юм бэл. Хуулийн хавьмыг сайн уншиж явахгүй бол ер нь амар эрсдэлтэй юм байна тий. Нэрнгээсээ тэрнийг ах өрөвдөлтэй юм шиг. Эсвэл яг хуулийнхаа хүрээнд эхнийх нэрийнх нь хүүхдүүд авмаарч юм шиг тий. Тийм. Энэ чигээр нэг өрөө байр авахгүй гэсэн. Ийм маргаан юу яажснаас хийжсэн зүгээр юмтай бол зүгээр тэрийг бушуухан шиг гэрээслийг хэлжмээр юм байна дөө. Ер нь ингээд тийм ингээд гэрээсэл бичүүлж юм. Яг ингээд натратаар баталгаажуулаад гэрээслээ бичээ. Тэгээ гэрээслийг чи ингээд нөгөө үе үеэс тагж өөрчилд юм ба шүү дээ. Ингээд хүний сэтгэл санаа хувирна шүү дээ. Заримдаа муудалцгаараа гэрээсэлд оруулсан байсан хүний нэрийг хасдаг. Өөр хүн имж оруулдаг ч юм уу. Тэр болгондоо нотаратаар ингэж баталгаажуулж өгдөг юм байна. Ерөнхийдөө ер нь ялангуяа ингэ нэг хөрөнгөтэй жижиг гэлтгүй зүгээр ингээд байртай юутай. Одоо энэ хүн чинь ингээд юу байгаа юм? Банкны дансууд байгаа байхгүй. Тэгвэл банкны дансууд нь болохоор өмнөх их нэрийнхээ юунууд ач зээнэрт нь бүгдэнд нь ингээд данс нэгээд өгсөн. Тэд нар бол ямар ч маргаангүйгээр ач зээнэр дээр очиж байгаа. Ач зээнэрийн нэрээр ингээд банкнд данс нэгээд өгсөн. Тэр үл ямар ч маргаангүй очиж байгаа. Байр нь бол хэний нэр дээр байх нь юуг болцсон. Тэр нөгөө нас барсан хүний нэр дээр байсан юм байна. Юу яад ингэсэн чинь натратаар ингээд нөгөө гэрээсэл бичүүлэхэр чинь нийт үнийн дүнгийн 1% гэдэг гэлөө. Бас тийм шүү. Тэгээ тэрнээсээ болоод нөгөө 1%-аас нь болоод ер нь бол гэрээсэл бичих байдал нь бичихгүй байхаас амар их мэх гэл хүмүүс юм яриад юм бил. Тэр нөгөө ингээд бас нэг энэ дэр
дараа нь тэгж байгаа нэг нэг хэрэг байгаа байхгүй нотрат биш. Гэхдээ танил ингээд хүнээрээ ингээд өөрөө хэлж байгаад өргөж бичүүлээд гар усыг дурцсан байгаа байхгүй. Тэр бол юу ардгүй гэж нотратар баталгаажуулахгүй бол тэр бол ямар ч баримт биш. Зүгээр дурын хүн бичээд гарын үсэг зурулсан чинь билүү тэгээ баримт биш. Заавал нотрат ч байдаг. Амар ий те. За. За энэ түрээд 417 нэвтрүүлгийн дараагийн дугаар өндөрлсөн байна. Хэдүүлээ энэнийхаа дараа Амитай дугаараар эргээд уулзцгаая. Баярлаа. За баярлаа.